Гэр бүлийн тухай хууль шинжилгээтэй орж ирж байна. За энэ хуулинд улсын их хурл 5 удаагийн парламентаар ажлын хэсэг байгуулагдаад гар дүрж өөрчлөлт хийж чадаагүй. За өнөөдөр ингээд орж ирж байгаад бас баяртай байна. Тэгээд шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа гэсэн асуудал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдах болсон. За түүн дотор бол тээгжих, үр шилжүүлэн суулгах, за өв залгамжлалын тухай гэдэг энэ заалтуудыг одоо энэ яг хуулийн дээр нарийн тусгагдсан зүйлүүд вэ юу? За мөн гишүүдх ярьж байгаа энэ цус ойртолтой холбоотой асуудлаас нэлээд сэтгэл эмзэглүүлэм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ хуулийн дээр яг тусгаалan зааж энэ гэр бүл бологсод нь ургийн бичиг буюу угийн бичгийг хөтлөнө гэсэн ийм заалтыг бас зайлшгүй оруулах шаардлагатай юм болов уу гэсэн ийм нэг одоо бас зүйл байна. За энэ тээгчхийг бол одоо бас онцгойлон авч үзэх нь нэн шаардлагатай юм билээ. Одоо бол журмаар зохицуулагдаж байгаа. 2018 оны эрүүл мэндийн сайдын гаргасан журмаар зохицуулагдаж байгаа тээгчих энэ донор өв залгамжлалын энэ асуудлуудаа журмаар зохицуулагдаж. Тэгэхээр энэ хуулиндаа бүр наривчлаа оруулж өгөх нь одоо бас зөв байх. За Европын болон одоо Азийн орнууд харилцсан адилгүй энэ тээгчих дээр. Европын зарим орнууд бол одоо энэ тээгчхийн юм татвар өндөр төсөв бүрдүүлэх төртөл орлого одоо оруулдаг ийм заалтууд байсан. За 2024 оны 12 сараас энэ зарим Европын зарим орнууд энэ тээгчхийг хуулиар хоригдж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо бас яг ямар байр суурьтай байгаа хууль боловсруулагчд маань энэ дээр одоо бас тайлбар авъя. За эцэг их энэ гэр бүл болж байгаа нь хосуудад энэ соён гэгэрүүлэх эцэг ихийн яг ариун үүргийг одоо бас ямар байхыг одоо бас энэ хуульчилдаг юм уу, зааж оруулдаг юм уу, уламжлалаараа л явдаг штеп. Энэ дээр яг ийм нарийн зохицуулт орж ирсэн үү? Энэ дээр тайлбар авъя. Бямт цог сайд хариулна. За маш чухал асуулт асууж байна. Тэгээд үнэхээр сүүлийн асуултаас нэхлээ хариулахад бид нар ч нөгөө уламжлалт одоо зан заншлаараа бол одоо аав ээж удам судар үзээ тэгээ бас хоорондоо танилцаад нэлээ үерхэж байгаа тэгээ гэр бүл болдог. Сүүлийн үед нийгмийн хөгжлөө дагаад одоо гэр бүл болохтой ерөөсөө тэгэл оюутан байхдаа 10 жил сурч байхдаа тэгэл нөө дурлаад шохоорхоод гэр бүл болчдөг. Үүнээсээ болоод одоо юу гэдгийг гэр бүл салалт одоо нэмэгдэх барих гэдэг одоо олон асуудал үүсдэгэ. Тийм болохоор бас ингээд өөрөө те хүн болж төлөвшөж иргэн болж чадаагүй байжгаад баг хүүхдэрээ шахуу гэр бүл болоод эцэстээ үр хүүхдтэй болоод ингээд гэр бүлийн эцэг их байх өөргөө биелүүлэхэд нэг жоохон өөрийнх нь одоо тухайн амьдралын туршлага мэдлэг одоо чадвар дутаад асуудал үүсдэг. Үүнээс болж гэр бүл салдаг олон тохиолдлууд байдгийн байна лээ. Тэгээ энийг одоо зохицуулах ёстой гэдгүүднээс гэр бүл болгож байгаа хүмүүс анх удаа гэрэлж байгаа бол заавал одоо гэр бүл зохиох, гэр бүл болоход одоо эцэг эхийн үүрэг ямар байх юм, гэр бүлийн одоо эхнэр нөхрийн бас үүрэг оролцоо ямар үүрэгтэй байх юм, эрхтэй байх юм гэдэг талаараас нь гэр бүлийн одоо болох сургалтанд хамруулдаг байхаар энэ хуулинд бас тусаж өгсөн байгаа. Тийм болохоор энийг гэр бүлийн тухай хуулийн одоо гол зохицуулт нь бол энэ хിവэрээ үлдсэн гэдгийг нэгдүгээр хэлье. Хоёрдугаарт нэг амьдрал дээр үр хүүхд төлөвлөх боломжгүй одоо яа харахгүй одоо ингээд нөгөө эмнэлгийн үзлэгээ тогтоогддог. За ийм одоо тогтоогдсон эмэгтэйчүүд маань хүүхдтэй болохыг хүсдэг одоо нөхөр нь хүснэ өөрөө хүснэ. Энэ үед одоо тээгч ихийг одоо ашиглах явдал сүүлийн үед дэлхийн нийтээр Монголд ч гэсэн одоо бас нэлээд бий болж байгаа. Энийг зохицуулсан харилцаа байхгүйгээс болоод тухайн үедээ ингээд тохироод тээгч их болоод хүүхд төрүүлждэг. Дараад нь одоо төрснийхэн дараа бол одоо би миний хүүхд одоо альнийхын хүүхдөө гэдэг бүх асуудал үүсдэг гэр бүлийн хооронд. Гэр бүл дотор болон одоо тээгч ихийн хооронд. Тэгэхээр үүнийг одоо гэрээгээр зохицуулнаа. Гэрээгээр зохицуулсан харилцааных нь хүрээнд одоо энэ асуудлыг шийднэ гэдэг байдлаар одоо энэ хуулийн төсөлтөөс тусгаж өгсөн байгаа юм байна лээ. Тийм болохоор одоо гэрээгээр зохицуулаад гэрээгээр үндсэндээ бол тэр захиалж байгаа тээгч ихт одоо тодорхой мэдээж одоо харилцаан дээр одоо төлбөр байдаг юм уу гэдгийг тохироо хийгээд тэр тохирооныхаа хүрээнд л үр хүүхдээ өөрийн одоо албан ёсны үр хүүхд болгох боломжтой байхаар энэ хуулийн дээр зохицуулт сууж өгсөн байна лээ гэдгийг байгаа гэдгээс танд хүсэлье. Нэмээд манай ажлын хэсгээс хариулах бол хариулчаарай. За ажлын хэсэг нэмж хариулъя.
За мягмар дарга 4-р микрофон. За алтан шагаа гишүүний асуултанд тодорхой нэмэлтээр хариулъя. За гэр бүлийн хууль дээр бол тэр удмын сан угийн бичих хөтлөхтэй холбоотой энэ зохицуултыг бол гэрлэгчдийн эрх үүргийн хэсэгт бол оруулж гисэн байж байгаа. Угийн бичгээ хөтлөх, түүнийгээ өвлүүлэх гэдэг энэ агуулгаар орж ирсэн байж байгаа. За мэдээж бол ургийн овгийн асуудлыг бол бас одоогийн иргэний гэр бүлийн одоо бүртгэлийн хуулиар бол улсын бүртгэлийн ерөнхий газар дээр ургийн овг болон эцэг их өөрийн нэрээ бол бүртгэж явдаг. Энэ лавлгаа мэдээллийг бол гаргаж явдаг. Ургийн овгийг одоо цаашид хөтлөх энэ асуултыг бол гэрлэгчдийн эрх үүрэгт бол оруулж гисэн байгаа. Нэмэлтээр хэлэхэд бол юм байна. Тэгээ тэгж их болон бусад асуудлыг сайд хариулчихсан учраас.